Энэ гурван сэтгэлгээ болохоор гурвангийн авч чадсан. Энэ жилээс болохоор зөвхөн хятад хэлээр л шалгалт авсан байна. Бүр удлаа бүр сүүлдлээ гэхэд 2 сарын 28 гэхээр аплайда дууссан байх хэрэгтэй. Batch дорхыг би ерөөсөө зөвлөхгүй. Заавал first batch-аар л явах хэрэгтэй. Харах хэрэгтэй хамгийн чухал одоо хүчин зүйл бол За сайн бацгаана уу? Нам Батмагна гэдэг. За би болохоор сая Моисиг маркетингийн чиглэлээр төгссөн оюутан багмаа. За одоо болохоор үргэлжлүүлээд магистраар инженерийн их сургууль 100 мөн тэтгэлэгтээ суралцахаар болсон оюутан байна. За тэгээ та бүхэндээ би хэрхэн тэтгэлгийг авсан, энэ тэтгэлэг хизээ өргөдлөө өгдөг, ямар процесс байдаг, би одоо ямар саад бэрхшээлтэй тулгарсан. За энэ тэтгэлгийг юу н авахд яг юу тохиолдсон бүх зүйлийн талаар ингээд детальчиж мэдээллийг өгөх байгаа. Тэрнээс гадна одоо зуулчлалын байгууллага одоо чи өөрөө аплайдах уу эсвэл зурчлалаар ингэж аплайдах уу гэдэг дээр болохоор бас өөрийнхөө бодлыг болохоор хэлнэ. Нэмээд хамгийн сүүлд нь болохоор би чадсан юм чинь та чадна гэсэн мэдээллийг уран зориг болохоор та бүхэндээ өгөх байгаа. Бичлэгээ эхэлцгээе. За би та бүхэндээ ямар тэтгэлэгт аплайдсанхаа талаар мэдээллийг хүргэе. За эхний тэтгэлэгт аплайдсан болохоор Монгол Ардын намын гадаад харилцааны одоо тэтгэлэг байсан. За энэ болохоор ерөөхдөө А тэтгэлэгтэй болохоор хамрагдаад авчиж байгаа. За хоёр дахь нь болохоор B тэтгэлэг байсан. За B тэтгэлэгтээ би сүүлдэж аплайдсан болохоор энэ нь болохоор сүлдээ. B тэтгэлгийнх нь орон зай нь болохоор бүрдсэн байсан болохоор энэ B тэтгэлэг нь сургуулийн тэтгэлэг болоод өөрчлөгдсөн байна. За дараагийнх нь болохоор Шанхайгийн засгийн газрын тэтгэлэгт болохоор аплайдсан байна. За би энэ гурван тэтгэлгийг болохоор гурвангийн авч чадсан. За энэ гурван тэтгэлгийг аплайдахаа ямар сургууль руу аплайдснаа за хэлье. А тэтгэлэг дээр болохоор 3 сургууль болохоор Фликсчээ 3 сургууль болохоор А тэтгэлгийг аплайдахад өгдөг. За 3 сургуульд болохоор Тэнжээний сургууль, Шанхайгийн сургууль, Жижиангийн сургууль гэсэн 3 сургууль болохоор 3 сургуулийн болохоор А тэтгэлэгтэй өгсөн. За B тэтгэлэг нь болохоор би Beijing Institute of Technology болохоор B тэтгэлгээр аплайдсан. За B тэтгэлгээр гэхдээ аплайдахад болохоор сүүлдээ аплайдсан болохоор энэ болохоор freshman scholarship буюу болж хувирсан. За freshman scholarship буюу сургуулийн тэтгэлэг болоод хувирсан байгаа. За эндээсээ болохоор би тэнцээд надад болохоор стипендгүй. Гэхдээ сургуулийн төлбөр дотор байрны төлбөрийг болохоор бүрэн хангаж өгөө гэсэн надад боломжийг өгсөн. За гурав дахь нь болохоор би Шанхайгийн их сургууль, Шанхайгийн засгийн газрын тэтгэлгээр болохоор аплайдсан. За Шанхайгийн засгийн газрын тэтгэлгээр аплайдаад би хагас тэтгэлэг авсан, partial scholarship авсан. За тэтгэлэг авах бол ерөнхийдөө би яг анхандаа бол бакалаврын зэрэгээр бас аплайдж үзчихсэн. Тэгээд тэгж явж байгаад ерөнхийдөө тэтгэлэг бол авч чадаагүй. Тэгээ одоо бол яг магистрийн зэрэгээрээ тэтгэлэг авсандаа үнэхээр сэтгэл хангалуун байна. Ер нь хятад руу явж сурахыг шийдсэн маань болохоор ер нь бол би яг ахлах сургуулиас хятад хэл үзсэн. За тэгээ ерөнхийдөө яг хятадын соёл болон хятад хэл гэдэг зүйл болохоор дурлаад тэгээд хятад руу явах яг хүсэл тэмүүлэл маань гисээд тэгээ ерөнхийдөө бол хятад руу явъя гэж шийдээд хятадын тэтгэлэгт болохоор аплайдсан байна. Та бүхэн яг ингээд намын тэтгэлэг бол А тэтгэлэг 2 гээд ерөнхийдөө толгой нь бас эргэцсэн байгаа. За намын тэтгэлэг нь яг яадаг тэтгэлгийн талаар болохоор бүр мэдээлэл өгье. За намын тэтгэлэг нь болохоор Монгол Ардын намын одоо гадаад харилцаа буюу ирээдүйн одоо ажилчид иргэдээ болохоор ингээд чадварчуулах хүрээн дээр ингэж хийддэг тэтгэлэг байгаа. За энэ тэтгэлгийг нь болохоор жил болгон нэг 8-9 сарын хооронд болохоор зарлаад тэгээд 2 сонгон шалралт хийгддэг. Энэ тэтгэлэг нь болохоор энэ жил 13 оюутан явуулахар болсон. За дараа жил болохоор 20 оюутан явуулна гэсэн бодлоготойгоо гэж ярьж илээ. За энэ тэтгэлэг нь яг яа гэм бэ гэхээр бид хэдээс болохоор сонгон шалралтаа авчна. За авсныхаа дараа мэдээж А тэтгэлэгт одоо өгдөг шалгалтыг болохоор бид хэд өгөх хэрэгтэй байдаг. За А тэтгэлэгт яг ямар шалгалтууд байдаг талаар одоо ер нь бол би та хэд яг А тэтгэлэгт яг юу хэрэгтэй байдаг, А тэтгэлэг хизээ одоо хугацаанд явагддаггийн талаар болохоор мэдээлэл өгье. За А тэтгэлэг нь болохоор ерөнхийдөө жил болгон 12 сараас 1 сарын хооронд болохоор бүртгэл нь явагддаг. За бүртгэл нь явагдсны дараа за бүртгэл нь Campus China гэдэг ерөнхийдөө цаанаас яг линк өгчин. За тийшээ оронгуудаа Campus China руу оронгуудаа өрхөн бүртгэлээ үүсгээд одоо хэрэгтэй зүйлсүүдээ болохоор оруулах гэсэн. За хэрэгтэй зүйлс нь болохоор ерөнхийдөө тэтгэлэг болгон дээр өгөх бүрдүүлэх систем материалууд нь болохоор яг ижил байдаг гэж хэлж болно.
За элчингийн тэтгэлэг буюу эцсийн засгийн газрын А тэтгэлэг. За А тэтгэлэг дээр анхаарах хэрэгтэй А тэтгэлэг авах боломжийг чинь илүү бүрдүүлэх, боломжийг чинь илүү өсгөх тэр зүйл бол pre-admission letter. Pre-admission letter авах хэрэгтэй. Apply гэхэд сургуультайгаа хизээний холбогдсон сургуулиас хизээний за би энэ оюутныг сургуультаа авах боломжтой байна гэж үзэж байна гэсэн одоо тийм pre-admission гэдэг цаасыг болохоор авсан байна. Тэгжээж pre-admission-г бол ерөнхийдөө энэ А тэтгэлгээр явж байгаа элчингээс болохоор чамайг pre-admission аваа гэсэн шаардлага болохоор тавина. Тийм болохоор pre-admission бүр эртнээс 10-11 сар гээд бүр эртнээс ингэж сургуулиудтайгаа холбогдоод pre-admission авсан байх хэрэгтэй байгаа шүү. Ерөнхийдөө материалуудаа өгснийхаа дараа болохоор яг элчингээс бичгийн шалгалт болон ярилцлагын шалгалтын талаар болохоор мэдээлэл болохоор мэйл дээр ирдэг байгаа. За энэ жил болохоор 2 сард болохоор мэдээлэл ирсэн. За 2 сарын 6-наас 2 сарын 9-ний хооронд болохоор би тэдийг ярилцлага болон бичгийн шалгалтаа өөрөөр гэсэн мэдээллийг болохоор хүргэжсэн. За би өмнө бас 2 дахь курст apply хийхэд бичиг болон ярилцлагын шалгалт нь болохоор тустай байсан бол энэ жил болохоор нэг өссөн байлаа. За би эхлээд өнгөрсөн 2 жилийн өмнө болохоор бичгийн шалгалтанд тэнцэглээ. Бичгийн шалгалтанд тэнцсэн бол дараа нь ярилцлагын шалгалтанд орох юм ирэх бүрддэг байсан бол энэ жил болохоор зөвхөн нэг шалгалт буюу бичиг болон ярилцлага хоёулаа хамтдаа байсан. За 2 жилийн өмнө болохоор бас математик, англи хэл, хятад хэл гэсэн 3 зүйлээр болохоор бичгийн шалгалт авдаг байсан бол энэ жилээс болохоор зөвхөн хятад хэлээр л шалгалт авсан байна. За ярилцлага мэдээж хятад хэл дээр өгнө. Англи хэл дээр өгөх бол жоохон хэцүү болчдөг. Ягаад гэвэл хятад хүмүүс болохоор элчингээс хятад хүмүүс болохоор бид хэдээс ингэж ярилцлага авдаг болохоор хэцүү болчдөг. Тийм болохоор хятад хэлээ таад маш сайн тавтаарай. За тэгээд бичиг болон ярилцлагын шалгалтанд орсон бол дараа нь хариу 7 сарын дундаас 7 сарын сүүлээр ирдэг. Тийм болохоор яг хариу нь маш сүлдэж ирдэг болохоор бусад тэтгэлгүүдэд бас үзэж явах хэрэгтэй. За би тэгээд бусад тэтгэлгүүдийн одоо би тэтгэлэг одоо Шанхайгийн засгийн газрын тэтгэлэг эдгээр хизээ бүртгэлийн явагддаг хизээ юу н аплайд бол зүгээрээ өгдгийн талаар болохоор мэдээллийг хүргье. За би тэтгэлийн хувьд болохоор хэрвээ чансаа өндөртэй маш сайн сургууль байвал одоо Цинхуа, Шанхай Жавтун гэднэргээд маш сайн сургуулиуд байвал бүр эртнээс 10, 11, 12 сар гэхэд аплай хийсэн байх хэвээр. Харин бусад одоо энгийн ч сайн шин яг бүр team топ зэрэглэлийн сургуулиуд биш бол ихэнхдээ 1 болон 2 сард аплай хийчихвэл зүгээр байт юм лээ. За би болохоор энэ дээр алдсан. Би тэтгэлэг дээр аплай хийх болохоор алдсан. Яг бол би яг А тэтгэлгийн хариуг хүлээж байсан болохоор гайгүй гарчих болов гэж бодоод хүлээжээс болохоор ерөнхийдөө би тэтгэлэгтэй нэг аплайдах тийм одоо бодлого байсан. За тэгээд тэр нь болохоор буруудаад би тэтгэлэгтэй болохоор бүр сүүлд 4 сард аплай хийсэн. Тэр нь болохоор маш буруудсан байгаа. Та хэрвээ би тэтгэлгээр аплай хийчихвэл сүүлд бүр удлаа бүр сүүлдлээ гэхэд 2 сарын 28 гэхэд аплайда дууссан байх хэрэгтэй байгаа шүү. Тэгээд материал эдгээр бүрдүүлж яах гээд одоо personal statement эдгээр сайжруулж яах гээд хит битгий цагаа ингээд алдараа дедлайн бол маш чухал. Дедлайнаас өмнө явуулах бол танд илүү их шанс бүрддэг болохоор та бүр эртнээс аплай хийх хэрэгтэй шүү. Энэ бол миний яг өгөх топ зөвлөмж байгаа. Дедлайнаас өмнө эрт оюутнуудаас бүр эрт аплай хийсэн болохоор зүгээр идэг. За тэгээд би тэтгэлгүүдэд болохоор бас адилхан саяны миний ярьсан А тэтгэлэг дээр өгөх системнүүд сургуулийнхаа вебсайт руугаа ороод бүрдүүлээд өгчнө. Тэрнээс гадна Campus China руу ороод одоо би тэтгэлэгт аплай хийж байгаа бол бас би тэтгэлгийнхаа одоо нэг сургуулийнхаа agency number-ыг харж агаад Campus China дээр болохоор agency number-ыг бичээд би тэтгэлгээр аплайдах болцол бүрддэг. За тэгээд би тэтгэлэг дээр 2 жилийн өмнө бол би нэг 2-3 сургууль руу аплай хийж болдог гэсэн мэдээлэлтэй байсан бол энэ жилээс болохоор нэг сургууль руу аплай хийж болдог болсон юм байлээ. За тийм болохоор яг сургуулиудаа маш сайн судлаад яг ямар сургууль руу ормоор байгаагаа шийдээд би тэтгэлгээр аплай хийх ёстой байгаа шүү. За би тэтгэлгээр яагаад эрт аплай хийх ёстой вэ? Яагаад гэвэл би тэтгэлгээр эрт аплай хийвэл оюутнуудын одоо ингээд бүрдсэн тоон болохоор бага байгаа. Тийм болохоор илүү ингэж чамайг төрүүлээ оруулах хүсэлтэй байгаа гэсэн үг. Admission office нь болохоор тийм болохоор би тэтгэлэгтээ эрт аплайдаад эрт ярилцлаганд ороод эрт шалгалтанд ороод явсан дээр байдаг шүү. Би
би одоо бие тэтгэлгээр өмнө дандаа бакалавраар ингэж аплайдж үзчихсэн бол энэ удаа магистраар аплайдахад бакалавраас өөр юмнууд гэдэг юм лээ. За бакалавраас өөр яг юу байдаг вэ магистраар? За магистраар аплайдахад болохоор багшийнхаа одоо хэрвээ би Бээжин Institute of Technology руу аплайдлаа гэхэд Бээжин Institute of Technology-д байдаг хариалагддаг одоо хичээл заадаг багш нараасаа одоо би энэ оюутныг өөрийнхөө доор ингэж аваад ингэж сурмаар байна гэсэн тодорхой цагтл авсан байх хэвээр. Тэгжиж одоо ярилцлаганд орох юм ирэх бүрддэг юм билээ. Тийм болохоор бүр эртнээс сургуулаа шийдээд бүр эртнээс багш нартайгаа имэйлээр одоо холбогдоод би энэ сургуульд танаас сурмаар байна. Би маркетингийн одоо жишээлбэл бизнес чиглэлээр явж байгаа. Та бизнесийн чиглэлээр заадаг. Би таны доор суралцах хүсэлтэй байна гэсэн одоо имэйлүүдийг болохоор маш эртнээс явуулах хэрэгтэй. Эртнээс явуулахгүй бол багш нар мэйлийг ер нь бол бас хүн юм чинь бас удаж харна ажилтаа хүмүүс байгаа. Удаж харна тэнгууд ингээд дедлайнаас хоцрох тохиолдлууд их гардаг. Тийм болохоор та хэд энэ дээр маш их бодоод харж үзэх хэрэгтэй байгаа шүү. Тэгээ мэдээж багшаас мэйл бичээд шууд ингээд тийцчихгүй багштайгаа WeChat-аар холбогдоод ярилцлага явагддаг. Тэгээ энэ дээр болохоор бас багштай маш өөрийгөө харуулах хэрэгтэй. Чансаа харуулах хэрэгтэй. Магистрийн оюутнууд бол нэг голчлон харах хэрэгтэй хамгийн чухал одоо хүчин зүйл бол багш нар профессорууд. Профессороос хэрвээ одоо профессор чинь маш их чамд чи таалагдаж чадвал сургуулиасаа тэтгэлэг авах боломж бол маш их бүрдэнэ. Яг тэгвэл би одоо бие тэтгэлээс хоцорсон бүр орон тойрон бүрдсэн байхад манай багш болохоор намайг ингэж маш их ингэж сурччлаад энэ оюутан үнэхээр чадах юм байна гэж сургуулийн admission office-д нь болохоор одоо нөгөө бүтгэл хариуцаа одоо зөвлөгт нь болохоор хэлээд тэрний ачаар болохоор багшийн одоо ингэ сурчилсны ачаар болохоор би энэ сургуульд орч чадсан байгаа. За тэгээд материал бүрдүүлэлт багшаасаа хэрвээ юугаа тодорхойлт авч чадсан бол материал бүрдүүлэлт чинь бүрэн дуусж байгаа. Материал бүрдүүлэлт дууссан бол одоо удахгүй тань руу одоо ярилцлагын мэйл ирдэг. За ярилцлаганда болохоор бас сайн бэлтгэх хэрэгтэй. Одоо хятадын соёлоо сайн судалсан байх хэрэгтэй. Сургуулаа сайн судалсан байх хэрэгтэй. Яагаад энэ сургуулийг чи сонгосон бэ гэдэг асуултууд бол ер нь бол дандаа орж ирдэг. Тийм болохоор яагаад энэ сургуулаа сонгосноо хэлэхэд бүрэн итгэлтэй, бүрэн дүүрэн байх хэрэгтэй гэдэг шүү. За бас өөр юу асуудаг гэхээр соёлын талаар асуун. Очоод сайн сурагч байж чадах уу гэдэг дээр болохоор бас асуудаг байгаа. Тэгээд өмнө одоо бакалавр эсвэл оюутны одоо 10 жилд сурж исэн бол одоо юу хийж ийснийхэн талаар болохоор маш их мэдээлэл авахлаар асуудаг байна. За ярилцлага бол нэг уддгүй ярилцлага нэг хүний нэг 15 минут л болдог. За энэ 15 минутанда сандрахгүй байх гэдэг бол маш чухал. Сандрахгүй байж чадвал яг өөрийгөө бүрэн гүйцэд харуулж чадна. Одоо өөрхөн сэтгэл зүйн асуудлаас болоод ээрж муурахтай. Тэрнээсээ болвол чанс алтан тийм болохоор сандрахгүй нэг тийм том зүйл гэж харахгүйгээр ерөнхийдөө сэтгэл зүгээ бэлдээд орсон зүгээр байгаа шүү. За шалгалтандаа тэнцэн бол зарим том сургуулиуд бол бас ярилцлагаас гадна одоо бичиг баримт бүрдүүлэх болон ярилцлагаас гадна одоо бас математикийн шалгалт авдаг. Гэтэ миний аплайцсан сургуулиуд бол тийм шалгалтууд юус аваагүй. Миний аплайцсан сургуулиуд зөвхөн бичиг баримтаа бүрдүүлж өгөөд бичиг баримтаа бүрдүүлж өгсөн бол профессорс юу авах хэрэгтэй. Тодорхой захиалт авсан байх хэрэгтэй. Тодорхой захиалт авсан бол ярилцсан шалгалтандаа сайн байж чадвал тэтгэлэг авах шанс маш их бүртнэ гэсэн үг. За тэгээд бие тэтгэлэг дээр болохоор ерөөхдөө тийм байна да. За бие тэтгэлгээс гадна бие тэтгэлэгтэй хамааралтай тэтгэлэг байгаа. Энэ болохоор Silk Road тэтгэлэг буюу торгоны замын тэтгэлэг. За торгоны замын тэтгэлэг яг яадаг тэтгэлэг юм бэ гингүүд бие тэтгэлэг. Ер нь бол бие тэтгэлэг. Бүрдүүлэх одоо материалаа ингээд дедлайнууд байдаг. Сургууль болгон өөр ингэсэн дедлайнтай. Тэнгүүд first batch болон second batch гэдэг хоёр хуваачтай. First batch нь болохоор төрүүлж одоо материалуудаа явуулсан оюутнууд, second batch болохоор сүүлдэж явуулсан оюутнуудад зөрөөс одоо 3-4 сард одоо материал явуулах боломжтой batch байгаа. За энэ batch орохыг би ерөөсөө зөвлөхгүй. Заавал first batch-аар л явах хэрэгтэй. Second batch-аар хийж битгий яваарай. Энэ бол үхэх хамгийн том зөвлөгөөнүүдийн нэг. Second batch-аар явбал нэгт мэрэгжлэн цөөхөн одоо second batch зөвхөн энэ мэрэгжлүүдээр л аавна гэсэн юмнууд гараад ирдэг. Хоёрт болохоор хүүхдүүдийн орон тоонд бүрдсэн байдаг болохоор өсөлтөөн ч ихсдэг. Тийм болохоор second batch-аар орохыг би бол ерөөсөө зөвлөхгүй. First batch-аар заавал ороорой гэж зөвлөмөр байна. Silk Road нь болохоор ерөнхийдөө торгоны замд хариалагдах бүсийн одоо орнуудад зориулсан тэтгэлэг. Тэгээ энэ болохоор сүүлдэж өгж байгаа оюутнуудад бас шанс өгөх байдлаар явагддаг
тэтгэлэг гэж хэлж болно. Энэ болохоор бие тэтгэлэг. Ямар ч ялгаагүй нэг сургуульд одоо бие тэтгэлгээр зөвхөн жилд нэг удаа нэг сургууль руу явуулах боломжтой тэгвэл бие тэтгэлэг нь одоо Silk Road дээр явж байвал энэ болохоор бие тэтгэлэгтэй харьяалагдаад одоо бие тэтгэлгийг чинь нэг орон зай болох авчна гэсэн үг. Тэгээ Presidential Scholarship болон C тэтгэлэг гэдэг хоёр тэтгэлэг байна. За би энэ хоёр тэтгэлэгт болохоор apply даагүй. Яагаад би apply даагүй юм бэ гэхээр бүрэн тэтгэлэг өгөх боломж нь илүү бага байдаг. Нэмээд энэ жилд чамд 10,000 юан ч юм уу те өвё гэдэг нэг Presidential Scholarship болохоор тийм юмнууд тохиолдлууд их харагддаг. C тэтгэлэг нь бол бүрэн тэтгэлгээс илүүтэй хагас тэтгэлэг өгөх боломж нь илүү өндөр гэдэг. Тийм болохоор бүрэн тэтгэлэг рүү зорж байвал А, Б тэтгэлэг болон Шанхайгийн засгийн эзэн тэтгэлэг юм уу Бээжингийн одоо мууч хоорны тэтгэлэг рүү apply дараа гэж зөвлөмөр байна. За Хятадын дараагийн тэтгэлэг бол Шанхайгийн засгийн газрын тэтгэлэг, мууч хоорны тэтгэлэг, муужийн тэтгэлэг гэж ерөнхийдөө байдаг. Бээжингийн тэтгэлэг, Шанхайгийн тэтгэлэг гэдэг ерөнхийдөө хоёр тэтгэлэг болохоор хамгийн одоо алдартай хоёр тэтгэлэг байгаа. За энэ хоёр тэтгэлэг яа гэм ихээр Бээжинд харьяалагддаг сургууль, эсвэл Шанхайд харьяалагддаг сургуулиудаа одоо харьяал өгөх боломжтой тэтгэлэг гэдэг чинь одоо жишээлбэл Бээжинд байдаг одоо тий Бээжингийн Цинхуа эднэр гих сургуулиуд апплайдаад энэ тэтгэлгээр апплайдах боломжтой. Шанхайгийн тэтгэлгийг бол одоо жишээлбэл Фудан, Шанхай Жаотун, Шанхай Даашвэ гэдэг энд яг Шанхайд харьяалагддаг сургуулиудад болохоор апплайдах боломжтой тийм тэтгэлэг. За энэ нь болохоор А, Б тэтгэлэг шиг одоо жилд хэдэн сургууль руу одоо апплайдах хэвээр зөвхөн нэг сургууль руу апплайдах эсвэл зөвхөн 3 сургуулиуд руу орохыг хүсэж байна гэсэн тийм юм бол байхгүй. Эдэн сургууль руу апплайдах боломжтой. Гэхдээ миний зөвлөмжөөр бол Шанхайгийн тэтгэлэг эсвэл Бээжингийн тэтгэлгээр явах чагаад нэг хоёр сургууль руу ер нь бол апплайдсан зүгээр. Яг ингээд зориод тэр сургууль руу апплайдсан зүгээр байгаа. За ялангуяа магистрийн оюутнуудаа тэтгэлэг одоо апплайдж байгаа бол сургууль багшийн тодорхойлолт цагтлыг авсан байх хэвээр. Тийм болохоор та ингээд бүх олон сургуулиуд руу ингээд мэйл ингээд багш болон руу ингээд тийм мэйл бичээд байх боломжгүй болохоор яг сургуулаа сайн судалж агаад одоо энэ сургууль руу ормоор байна. Би энэ сургууль руу орохдоо шанс өсгөө Шанхайгийн тэтгэлэг эсвэл Бээжингийн тэтгэлгээр орё гэсэн гэж шийдээд орох байгаа. За миний бодлоор Шанхайгийн сургуульд Шанхайгийн засгийн газрын тэтгэлгээр апплайдсан. За процедур нь болохоор бас ямар ч шалгаагүй. Гэхдээ зарим сургуулиудад магистрийн оюутан байсан ч гэсэндээ багшийн одоо тодорхойлолт цагт авах шаардлагагүй сургуулиуд гэж байдаг. Тэрний нэг нь Шанхайгийн их сургууль байсан. За энэ дэр болохоор бид багшийн тодорхойлолт авахгүйгээр шууд систем рүү орж аваад Шанхайгийн засгийн газрын тэтгэлэг гэдэг одоо нөгөө юугаа сонгоод тэгээд өөрөх материалуудаа сая нөгөө миний хэлсэн материалуудаа бүрдүүлж өгөөд тэгээд ордог ба. За дараагийн миний ярих тэтгэлэг бол олон улсын багшийн тэтгэлэг ба. За олон улсын багшийн тэтгэлэг нь болохоор нэг зүйл нь HSK-ийн оноо. За HSK-ийн оноо заавал хардаг. Хэрвээ магистр болон бакалавр өгч байгаа л HSK-ийн дунд шатнаас дээш эдлэгтэй байх хэрэгтэй гэсэн шаардлагыг болохоор өгдгөөрөө бус тэтгэлгүүдээсээ ялгаатай болчихж байгаа. Яг бол А, Б тэтгэлгүүд, тэгээ сургуулийн тэтгэлгүүдэд болохоор заавал HSK-ийн оноо шаардахгүй. Зөвхөн HSK 5 4 авсан байвал за 4 бол 4-өөс илүүтэй 5-ыг илүү сургуулиуд харна. За 5 авсан байвал ерөнхийдөө орох боломжтой шаардлагыг гүйцэж байна гэж ерөнхийдөө хардаг. Харин багшийн тэтгэлэг, олон улсын багшийн тэтгэлэгт болохоор HSK-ийн оноо заавал авсан байх хэрэгтэй байдаг. Тийм болохоор та бүхэн угаасаа HSK өгж байгаа бол та хэд мэдж байгаа л HSK өгж яхад HSK бас хамт заавал төлбөрийн төлөөд өгөх хэрэгтэй байдаг. Тэрэн дээр тийм болохоор HSK дээр маш сайн бэлдээд ороод одоо ахлах шатныг авдаг маа гэхэд те дээд шатыг авдаг маа гэхэд дунд шатаа заавал авсан байх хэрэгтэй шүү. За би энэ дээр болохоор би сурвал ер нь бол бүх тэтгэлгүүд рүү айл болгож хадгаараа сурвал руу одоо хятад руу явах боломжтой шансаа өсгөе гэж бодоод одоо энэ тэтгэлэгт бас хамрагдъя гэж бодсон. Гэхдээ би HSK-ийг оноогүйсэн. HSK 5-тай. HSK KK-ийн дээд шатыг 5-таагаа хамт өгөхөд SKK дээр болохоор 58%-аар болохоор 100%-аас 60 авсан байл тэнцдэг бол би 58-аар унцсан. Тэгээд яасан SKK оноонд шаардсан. Би SKK оноо надад байхгүй. Гэтэл шаардлаган дээр нь би заавал дээд шатыг өгсөн байх шаардлагагүй. Дунд шатыг өгсөн байхад миний шаардлага болохоор шаардлагыг зэрэг одоо нөгөө тэтгэлгийн шаардлага болохоор бүрэн гүйцэд авах боломжтой байсан байна. Одоо багшийн тэтгэлгээр явж байгаа оюутнууд сургуулиуд байгаа. MOIS болон MOBIS-ийн институт
Күнзийн институтууд байгаа. Бид нар болохоор яг энэ багшийн тэтгэлгийг болохоор шууд зарлцдаг. Тэгээ очоод би 58%, Escape K-дээрээ 58% давцаа орох боломжтой юу гэсэн? Үгүй гэсэн. Сургуулиуд 60 авч чадаагүй л орох энэ тэтгэлэгт шаардлагыг гүйцэж чадахгүй байна гэсэн мэдээллийг өгдөг болохоор та энэ тэтгэлэгт хичнээн дээд шатны 58% одоо нэг томч биш л дээ. Гэхдээ дунд шатаас бол илүү хүнд мэдээж 58% бараг тэнцсэн байлаа гэд та HKK-ийн оноогүй бол орч чадахгүй гэсэн мэдээлэл надад өгсөн. За та HKK-ийн онооноос гадна та заавал MOIS болон Mobism гүнзгий институтээр ингэж дамжуулж авах шаардлагагүй. Өөрөө сургуулийн вебсайт руу ороод багшийн тэтгэлгийг чагаа тий. Багшийн тэтгэлгээрээ өөрөө ингэж вебсайтаар ороод бүртгүүлэх боломжтой. Тэгээд ингэж күнзээр дамжуулж явах чаа бол бас тусдаа бас шаардлагууд гарнаа. Яг өөрөө ингэж хуваар аплайдаг бол энэ шаардлага нь болохоор Күнзийн институтад суралцсан байх хэрэгтэй. MOIS-ийн Күнзийн институтад суралцсан байх хэрэгтэй гэсэн шаардлага тавьдаг. Тийм болохоор хэрвээ ийм шаардлага одоо харьяалагдмааргүй байгаа бол хуваар аплайдараа гэж зөвлөе. Дараагийн миний ярих сэдв бол зуучлалын талаар. Монголд бол маш олон гитд рүү явуулж өгнө гэсэн зуучлал амлалтууд их байдаг. За зуучлалын байгууллагын талаар би өөрийнхөө бодол болон туршлагын талаар хуваалцъя. За би болохоор зуучлалаар 2 дугаар курстэй зуучлалаар явах гэж үзсэн оюутан байна. За 2 дугаар курстэй би зуучлалаар явах гэж үзээд явж чадаагүй. За би ямар зуучлалын байгууллага гэдгийг нь бол хэлэхгүй. Гэхдээ явж чадаагүй. Яагаад би зуучлалын байгууллагаар явах гэж үзээд явж чадаагүй юм бэ гэхээр хид хідэн хүчин зүйл болон шалтгаанууд байна. За эхний шалтгаан бол зуучлалын байгууллага чамайг явуулна гэдэг 100% баталгаал байхгүй. Ихэнх оюутнууд 100% баталгаатай гэж бодоод одоо өөрийнхөө одоо study plan personal statement эднэрээ ингээд ханга байдлаар бичдэг. Энэ зуучлалын байгууллага намайг явуулаад өгөх юм байна гэх нэг сүртэй ингэж одоо тэг хил мэлээ сайн одоо дөрөвтэй л ихэд тавруу тэмүүлдэг ч юм уу те байдалтай байдаг. Ерөнхийдөө назгаарчдаг гэж хэлж болно. Тийм болохоор яг миний туршлагаар бол би яг тэгсэн. Би назгаарсан. Энэ зуучлалын байгууллага намайг үнэхээр явуулчих чадах юм байна гэж бүрэн итгэлтэй байсан болохоор нэг сүртэй personal statement study plan сургуулаа нэг судлаагүй ярилцлагандаа нэг сайн бэлдээгүй эцэст зуучлалын байгууллага байлаа гэд та эцэст шалгалтанд орно. Эцэст таны материалыг бүрдүүлэлт бол материал чи ямар байгааг харан CV-г чи харна. Тэгээд эцэст ярилцлагын шалгалтанд ороод хэр сайн байсныг чинь харж агаад чамайг авах үгүйгээ шийддэг болохоор энийг маш сайн бодох хэрэгтэй. Тийм болохоор зуучлалын байгууллагаар явлаа гэд бас ингээд шууд явчих чадахгүй. Мэдээж одоо хамтарч ажилладаг байгууллагууд бас байдаг байх. Тэглээгээд яг тэр хамтарч ажилладаг байгууллага болон сургуулиуд нь таны орохыг хүсэж байгаа сургууль биш байж болно. Тэгээд тийм болохоор хэрвээ та зуучлалын байгууллагаар явахаар шийдсэн бол ер нь ямар ч ялгаагүй хуваар аплай чинь ингээд бүрэн хариуцлага эндээ зориулаад бүрэн өөрийнхөө хүч хөдөлмөрөөр зориулаад CV, study plan бүх юмудаа маш сайн хийгээд бэлдээд орох хэрэгтэй байна шүү. За миний хувьд бол миний зүгээс бол хуваар аплайдаар аль хэзүүлмээр. Хуваар аплайдаар ямар ч ялгаагүй өөрийнхөө CV одоо сайн дурын байгууллага тэ одоо ямар нэгэн үйл ажиллагаанд хамрагдаад одоо олимпиад эднэр тэ ямар нэгэн тийм тэмцээн уралдаанд ороод өөрийгөө ингэж илүү өргөжүүлээд хэлний оноогоо илүү сайн болгоод сургуулийн илүү сайн судлаад тэгж яваад өөртөө хариуцлага ингэж шилжүүлээд энэ тэтгэлэг авах үгүй гэдэг чинь миний өөрт маань бүрэн хариуцлага байгаа шүү гэдгийг ухамсарлаад явбал илүү боломжтой, илүү чанстай. Тийм болохоор та би өөртөө сайн судлаад өөртөө сургуулийн вебсайт, элчингийн сайт эднэр л орж аваад эсвэл өөр жижиг сажиг те одоо миний хувьд бол би ийм намын тэтгэлэг байдаг гэж бодоагүй. Гэтэл намын тэтгэлэг зарласан, намын тэтгэлэгт орсон, намын тэтгэлэгт тэнцсэн. Гэтэ мэдээж процедур нь бол давж гарах юмнууд их байсан. Гэтэ та би зуучлалаас илүү та өөртөө ингээд бэлдээд өөртөө хуваар аплай дээрэ гэж зөвлөмөр байна. За эцэст нь болохоор би хүн болон хятад руу явж чадна, хүн болгон тэтгэлэг авч чадна гэдэг дээр бол чадна гэдэгт бол бүрэн итгэлтэй байгаа болохоор хилээд та хэдэд болохоор уран зориг өгмөр байна. Яагаад гэвэл би энэ тэтгэлгийг авах гэж маш их хөдөлмөр шаардсан, маш их хугацаа шаардсан тий. За тэгээд явж чадахгүй байх таа гэж бодож байсан бол явж чадсан байна. За яг өөрийнхөө туршлагаас яг ярив гэвэл би 12 дугаар анги за манай болохоор шинэ нэгтгэл лабораторийн сурвалжсан. За би
Энэ болохоор Mandarin Chinese гэдэг 9 дугаар ангиас үзэж эхлээд яг 12-оор төгсдөл за нийтдээ 1 2 3 жил болохоор суралцсан. Тэр 3 жил суралцах явцдаа би нэх тийм ач холбогдол би хятад руу явъя гэж юусоо боддгоо байсан. Тэнгүүд дараа нь 12 дугаар ангид төгсөөд би хятад руу явах юм байна. Би ямаар байна гэсэн өөртөө зорилго тавиад би нэгдүгээр курсээс одоо би 12 дугаар ангид 3 жил сурчаад би эцгээ 4-өөч авч чадаа гэсэн. Энэ сургалтын чанартай ч холбоогүй. Манай сургууль манай багш нар үнэхээр мундаг гэсэн. Би өөртөө ухамсар өөртөө ингэж шаардлага тавьж чадаагүйгээс болоод ингэж хэлээ ерөөсө бэлдээгүй. Манай ангид маш сайн эсгээ 5 авсан те мундаг хүүхдүүд зөнд байсан. Тэнгүүд би ингээд 12 дугаар ангид төгсөөд өөрөө ингэж хятад хэлээ бэлдээд өөрөө эцгийг оноогох шаардлага болсон. Өөрөө нэгдүгээр курстаа мост ороод өөрөө бэлдсэн. Бэлдээд эсгээ 4 нэгдүгээр курст авсан. 5-даа би эцсийн 4 нэгдүгээр курстэй 5-аа 3 удаа тэнцэж чадаагүй. Тэнгүүд 2 дугаар курст орсон. 2 дугаар курстэй би 5-аа дахиж өгсөн. 2 дугаар курстэй 5-аа өгчөөд би тэнцээд тэгээд ерөнхийдөө бол би зуучлалын байгууллагад холбогдоод яваад тэгээд тэнцэж чадаагүй. За тэгээд тэнцэж чадаагүй. Тэнгүүд би ингээ 3 дугаар курст аплайд бол би мөөсөө 1 жил үргэлжлүүлж яваад төгсчих байхад дахиж бакалавра хятадд сурах гэдэг тийм гарч ирсэн. Тэгээд би яасан бэ гэхээр би сургууль хаяагүй. Би 3 дугаар курстэй сургуультаа суралцахын хооронд тэтгэлэгт аплайдахад хэрэгтэй гэж бодсон одоо өөрийнхөө CV-г илүү баяжуулсан гэсэн. CV-гээ баяжуулаад би ажилд орсон. Би яг маркетингийн чиглэлээр ажилд ороод 2 сар ажилласан. Эхлэл электроникс 2 сар ажилласан. 2 сард ажиллаад за сошиал маркетинг юм байдаг байна гэсэн ерөнхийдөө мэдээлэл аваад нэг хятад найзтай болсон. Тэгээд хятад найзтай болонгуудаа хятад найзтайгаа хамт хятад компанид ажиллаж гисэн. Тэгээд 1 жил хятад компанид ажиллаад тэнгүүд ингээд хятад компанид ажилласны хачаар миний CV өргөцсөн. Хятад компанид ажиллаж байсан. Хятадынхаа соёлыг мэднэ, хятад хүмүүстэй харилцаж үзсэн гэдэг CV маань илүү өргөжөд эхэлсэн. За тэнгүүд нь болохоор 1 жил бүрэн ажиллаад 4-р курс ирсэн. 4-р курст ороод миний аплайдах одоо яг миний нэг том зорилго байгаа шүү дээ. Тэтгэлэг авах гэдэг. За тэгээд би ажиллахгүй гэдгээ бодсон. Ажлаас гарсан. Ажлаасаа гараад би манай найз болохоор намайг онлайнаар ажиллаад өг, ремотээр ажиллаад өг те. Холын зайнаас өөрийнхөө хийхстэй сошиал маркетингийн юмнууд хийгээд өгөөч гээд би 2 сар дахиад өөр компанид хятад компанид 2 сар ажилласан. За тэр миний хятад компанид ажилласан миний одоо ингэж CV-г маань өргөжүүлсэн явдал маань сургуульд ороход одоо ярилцлаганд ороход миний одоо тэр background гэдэг зүйл болохоор маш өргөжиж ирсэн байна. Тэрнийхээ ачаар болохоор би өөрийгөө тэтгэлэг авч чадсан гэж өөртөө боддог. Тийм болохоор хэрвээ одоо одоо ямар Монголда одоо сураад төгсчөөд гадаад руу явъя гэж бодож байгаа бол ажил. Заавал сургуулаад төгсчөөд ажиллах гэдэг юм байхгүй. Тодорхой хэмжээнд 1-2 дугаар курстэй мэргэжлийн талаар мэдээлэл авсан бол ажлын байранд ороод мэргэжлийн илүү байлга хаашаа ямаар би энэ мэргэжлэр ямар байна магистрийн зэрэглэлээр би яг энэ мэргэжлэр явах хүн мөн үү гэдгээ тодорхойлох хэрэгтэй. Тийм болохоор миний бас өгөхний том зөвлөх болохоор жилд орогддог зөвлөх байгаа. Заавал ийм цагийн ажил биш. Цагийн ажил байж болно гэхдээ заавал мэргэжлэр ажил гэдэг зөвлөх болохоор өмөрөө. За тэгээд би бол яг хувьдаа бакалаврын зэрэгт суралцаж эхэлсэн 1-р курстээ орохдоо л би хятад руу явъя гэж зорж ирсэн. Тэгээд яг тэр зорилгоо биелүүлэхийн тулд ингэж 3-4 жилтэй ингээд тэтгэлгээ хөөцөж ямар тэтгэлэх үү байдаг те зуучлалын байгууллагаараа яваад фейлдэж үзлээ те тэнгүүд та хэд ч гэсэн хэрвээ тэтгэлэг авахыг хүсэж байгаа бол одоо өөрийн хүсэж байгаа сургууль руу явахыг хүсэж байгаа бол CV-г өргөжлүүлээд бэкграундаа илүү сайжруулад тэгээд хүн болгон чаддаг хүн болгон чадна цаг заваа зохицуулна ажиллангаа сурна. Тийм болохоор бид хэдэд алдах юм байхгүй. Бүгдээрээ залуу хөгшин байсан ч хамаагүй алдах юм байхгүй. Зүгээр л оролдоод үз гэдэг урам зориг өгмөрөө. Би бол хувьдаа 2 дугаар курстэй фейлсэн. Тийм. Тэнгүүд би эцгийн шалгалтаа яг үнэхээр яг хэд өгснөө ч мэдэхгүй байна. Би аплайдахдаа л би одоо 4 дугаар курст ороод аплайдаад би эцгийн 5-аа дахиж өгөх шаардлагатай болсон. Тэнгүүд ингээд 5-аа дахиж бэлдэх хэрэгтэй болсон. Тэнгүүд өмнө нь болохоор онлайнаар өгдөг байсан бол би энэ удаа бичгээр өгөх хэрэгтэй. Тэнгүүд би ханзаа яаж бичгээ санахгүй байгаа байхгүй. Тэнгүүд эсхий 5-даа би 4-5 бол бараг нийтдээ бараг 8-9 удаа өгсөн. Нийтдээ 8-9 удаа өгсөн.
яг үнэхээр эцгийн за энэний талаар болохоор та хэдэнд бас тусдаа бичлэг гаргаж одоо эцгийд хэрхэн бэлтгүү те эцгийг яах уу их үү хэрхэн бэлтгүү хэрхэн сайжрах уу хэрхэн хурдан хэсэг төвшил гаргах уу гэдэг дээр бас мэдээлэл хүргэнэ. Тийм болохоор миний хувьд бол хүн алдчихж ундаг. Тийм болохоор нэг аллаа гэдэг нэг жилдээ тэтгэлэг авч чадахгүй нэг жил сургуультад тэнцэж чадахгүй байлаа гэдэг бүхэн босчлаа гэсэн үг биш. Өөрийнхөө чадхаараа сайжир өөрийнхөө чадхаараа илүү ингэж хөгж сайжир урагшил гэж хэлмээр юм да. Та бүгдээрээ чадна. Fails нэцэд мэдээж амжилт бол ирнэ гэдэгт бол бүр итгэлтэй байх хэрэгтэй гэдэг шүү. Тийм болохоор та хэдтэй энэ мессежийг хүргээд бүгдээрээ чаднаа, сэтгэлээ авч чаднаа хичээлээд бичлэгээ дуусгана. За тэгээ баярлаа. Баяртай. Дараагийн бичлэгээр уулзъя. За тэгээд би та бүхэндээ энэ контентоор одоо яг энэ Manbat гэсэн энэ YouTube-ийн суугаар ямар мэдээлэл хүргэх юм бэ гэхээр хятадын тэтгэлэг хятадд хэрхэн сурах одоо би хэмжээнд очиж байгаа хэмжээнд очиод миний суралцаагаар байл ямар ах уу ямар аппликейшн татсан байх хэрэгтэй те визэн мэдээлэх үү яах уу ийх үү хятадтай холбоотой бүх мэдээллийг та бүхэндээ хүргэн хэрхэн эцэсгэлтэй бэлтгэв те тийм болохоор тэрнээс гадна бас хүн влогууд явна одоо аялал жаа влогууд явна нэмээд бас хүн entertainment юмнууд явна тийм болохоор хэрвээ та иймхүү channel-д сонирхолтой байвал та бүхний бүгдээрээ надтай нэгдээд subscribe дараасаа гэж хүсэж байна. За тэгээд баярлалаа.